Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар маш гоё амттай ирээс чихэр хийсэн байгаа. Орцонд маань 250 г сахар, 250 г цэцгийн биеэм цэцгийг хэрэглэсэн байгаа. 50 г цэцгийн дос 1 ут ванилийн сахар орно. Бүх орцчороо дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд нэг савнд хүнсний мөнгөлөг цаас дотор нь хийгээд жигд бүрээд өгнө. Мөнгөлөг цаасныхаа гэлгар талаар нь биш нөгөө талаар нь бүрэх ёстой. Энэ сав маань ойролцоогоор 14-20 см-ийн харьцаатай байгаа. Ингэж бэлдсэн савнда дараа нь чихрээ хийгээд зарцаана. Ийм болсон саваа одоо хайлуулсан цэцгийн досоор баг зэрэг жигд тослоод өгнө. Ингэхдээ зах хэсгийг нь муу адил тослоно. Одоо зүцгийг нэг савнд хийгээд дээрээс нь сахараа хийгээд плетийнхаа дундаж чимдээр сайн гутгаж болгоно. Би нэгээс өсвөртөл халдаг плетигний 5 дээр нь болгосон байгаа. Ингээд сахар маань уусаад буцлах төдий болохоор нь ванилийн сахараа хийгээд үргэлжлүүлэн сайн гутгаж холино. Чихрийн зурмгаа баг зэрэг буцалсны дараа баг зэрэг гутгаж өгнө. Яг ийм дарааллаар ойролцоогоор 30 минут болгох байгаа. Сүүлийн хэдэн минутанд чихрийн зураг маань бор өнгөтэй болж ирнэ. Яг энэ үед нь сайн харж агаад ирээс шиг бор өнгөтэй болохоор нь плетка унтраагаад дээрээс нь цэцгийн досоо хийгээд ууцлан сайн гутгаж өгнө. Ингээд чихрийн зураг маань бэлэн боллоо. Одоо бэлдэж тавьсан савндаа хийгээд жигд тараагаад өгнө. Ийм болсон чихрээ дасгалгааны температурт ойролцоогоор 1 цаг байлгаж зарцаана. 1 цагийн дараа чихрээ хэвнээс нь салгаад ингээд жигд хэрчээд хуваагаад өгнө. Ингээд маш гоё амттай ирээс чихэр маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.